Наадмын талбайн баруун зүүн жигүүрт ирээлэн ханхааж харагдах Монгол үндэсний угалз мэтгсэн асраас зодог шуудагт бөхжүүл хан гард, халих бүргэд, харцах шонхрын дэвлтээр дэвэн дэвсээр хоёрыг нээлэн зайтайхан зогссон засуулуудын дэргэд ам учраагаа дагуулan гарч ирлээ. Газрын хол, усны уртыг эс хайхран аймаг сум сумаас ирж энэ жилийн наадамд барилдахаар онооны цэцэд нэрээ бичүүлсэн 1024 бүхийн төрөөч магнай ийхүү наадам жолонтойгоо нүүр очров. Зүүн талын магнайд хуучивтар улаан хамбан зодог шуудаг, дөрвөн талд малгай өмсөж, шаа угалцтай монгол гутлаа бат баглаж боосон янхгэр хөх өвгөн гарч ирсэн нь наадамчин олны анхаарлыг эрхгүй татав. Хавирган завсаргүй, харцхан үегүй мэт авч, нуруу нь ялэмгүй бүхтийж, мах марaan шуугдсны учир өмсгөл бүхнэн түүнд элбэгдсэн мэт халхайн. Түүний онгорнод монхор хамар, урт түүшин уужин магнай, навчинжих нарийн бүсэлхий, түүхгэр цээж урт гар, өргөн арцаг уудам салтаа, том тавхайн яахаргагүй сайн бүхийн дөрвөн шинж бүрдсэний гэрч ажээ. Галан буурсан нүдэрээ асрын алс дээхнөр тоомсоргүй хин ширвэн хялаах, аралтайхан өвгнийг үзэгч олон эвэртэй тэмээ үтсэн мэд гайхан шухорхон. Эн чин хуучин сан ноён ханы насан арслантай гараа дэвэн яасан адилхан юм бэ гэж нүдэндээ итгэж ядсан нэгэн өвгний үйлснийг батлах мэд төдөлгүй радио хоолоогоор зүүн талын магнайд насан арслан гэж зарлах нь тэрэ.